За тэгэхээр би бас шинээр томилогдож байгаа ундрам гишүүндээ Баццэг гишүүндээ бас баяр хүргэж амжилт хүсмээр байна. За ялангуяа Баццэг сайдтай бас баяр хүргье. Өнгөрсөн 4 жил олон улсын байдал бас эдрээтэй нөхцөл байдал амаргүй үед бас энэ салбарыг нэр хүндтэй удирдаад явсан. Ингээ Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөхөд бас таны оруулсан хувь нэмэр их чухал байсан. Хамгийн гол нь энэ үед энэ бүх тунгийн нь бол яг сайхан тааруулж ирсэн. Тэгэхээр би бол танд цаашдын ажилд улам их амжилт хүсье. За би Батбаатар сайдад бас дэмжиж байна, амжилт хүсэж байна. Ингээд нэг хэд хэдэн зүйлийг бас хэлье гэж бодож байна. За бидний үед бол хэдийгээр цөөхөн сар одоо ажилласан ч гэсэн бид олон чухал реформын суурьуудыг тавьсан байгаа. За ялангуяа таавал энэ төр хувийн хвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилламаар юм билээ. Яагаад тэгэхээр бид төрийн зарим чигүүргийг төрийн босоод хувийн хвшлэр гүйцэтгүүлнэ гэд нэг сайхан олон жил яриад байгаа боловч за би бол сая ингээл зөрөгтэй шилжүүлээ гээл яг ширээний ард суугаад бид хилцээ хийгээл ингээл ажиллах гэхээр маш олон хууль дүрм журамд энийг хязгаарлалцсан байдаг. Ерөөсөө Монгол улсын төр нэг хувийн хвшилтэй төрийн бас байгууллагуудаа нэг мөнгө өгчнө гэхээс бүр байж яддаг. Тэгэхээр энийг бол бид нэр өөрчлөмөр юм билээ. Ялангуяа байгаль орчны салбар бол дангаараа энэ бүх ачааг бол үүрч дийлэхгүй зөвхөн хувийн хвшил төрийн бас байгууллагатайгаа хамтарч одоо энэ ачааг үүрч ард нь гарах юм билээ. Тийм учраас энийг бол таныг одоо бас та манаас арчилсан намд байсан энэ суурь бол байгаа учраас энэ хувийн хвшлийг сайн дэмжээрэй гэж одоо хүсэж байна. За хоёр дахь асуудал бол энэ дараа жил болох КОП-ын одоо хурал байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх 17 дугаар баг хурал. За тэгэхээр сая бас Нарантуяа Нара гишүүн хэллээ шүү дээ. Иргэний зориг ногоо нам одоо сайн дүн ах уу муу дүн ах уу гэдгийг бид нар бас дүнгээ тавиулна гэж. Тэгэхээр энэ цөлжилтийн хурлыг хэрхэн зохион байгуулснаар бид нар зөвхөн нэг яам биш, нэг нам биш ерөөсөө улсаараа дүнгээ тавиулна. Тийм учраас энэ дээр Монгол улсын ерөнхий сайд бас та энэ талаар бас хариулт өгөөрэй. Ер нь энэ хурлаа бид яаж амжилттай хий гэж бодож байна. Сая Сауди Арабт болсон хуралд нийт 20 мянган хүн оролцоод 147 орны одоо бүх байгаль орчны сайд нар, дэд сайд нар, за зарим орны ерөнхий сайдууд ирж байгаа. Тэгэхээр энэ бол бидний нөгөө ярьж заншснаар АСЕМ-ийн хурал шиг одоо 4-5 дахин ийм одоо том хурал байгаа. Тэгэхээр энд одоо бид нар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. За бас нэг чухал ажил бол одоо энэ салбарын 12 хуулийг одоо өргөн бариад хилцүүлэхэд бол бэлдсэн байгаа. Тэгэхээр дарга би 1 минутаа нэмээ авчээ. Амраа дарга. За Одон Туяа гишүүнд 1 минут өгье. За тэгэхээр энэ 12 хуулийг бэлдсэн байгаа. Одоо энийг Батбаатар сайд яаралтай өргөн бариад улсын их хурлд бас гишүүтэйгээ хамтраад энийг батлуулах юм бол бас энэ салбарын хувьд том алхам болно. За энэ бол тал нь бол шинжилсэн найруулгын төсөл байгаа. За ялангуяа чухал хууль гэвэл хөрс хамгаалах хууль, цөлжилтөд тэмцэх хууль, усны тухай хууль, ойн тухай хууль, хог хаягдлын тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн хууль гэдэг хамгийн чухал одоо 12 хууль бол байгаа. За бас нэг чухал зүйл бол энэ салбарын гадаад харилцаанд бол бас онцгой та анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Энэ салбарт бол ерөөсөө байгаль орчны салбарын дипломаси гэдэг бол өөрөө маш чухал юм том салбар болчихсон. Асар их одоо олон сая, олон тэрбум долларууд бол энэ байгаль орчны салбарт эргэлдэж байдаг. Тэгэхээр эдийн засгийн салбарт бид нэр хөрөнгө оруулалт татах гэхээр ашигтай мó, ашиггүй мó гэдэг. Гэтэл энэ салбарт бол асар их За үг хэллээ. За ерөнхий сайд хариулт өгье. Нэр дэвшигч томилогдох этгээдүүд танхимд орж ирээ. За Салдангийн Одон Туяа гишүүн бол энэ юунаас КОП-ийн асуудлыг хамгийн сайн мэдж байгаа хүн, ямар зовлон бэрхшээл байгааг өөрөө бол одоо яана одоо баларлаа л гэж явж ирсэн. Тийм учраас надаас асуултыг өөрөө мэдж байгаа хүн харин ч энэ Батбаатар сайдыг сайн дэмжиж зөвлөж хамтарч ажиллахыг танаас хүсэж байна. Яг үнээрээ дараа жил болох гэж байгаа КОП-ийн хурлын ажил 100 задгаа байна. Хаана болох ч одоо баг харанхуй хэвээрээ төсөв мөнгө хөрөнгө оруулалт зохицуулалт нь
босод улсууд чи 2 жилийн өмнө баг юма хийчээ шийдчихэд одоо тэр хурлаа зарладаг байхад одоо энэ асуудал бол үнэхээр хоолгод хотод тулгсан асуудал байгаа. Энэ дээр одоо green diplomacy гэж таны хэлж байгаа тэр дипломат арга хэрэгсэл ур чадвар олон улсын хамтын ажиллагааг энэ зөвлөлтөд тэмцэх Монгол улсын болон дэлхийн нийтийн чухал зорилтын талаар энэ дээд хэмжээний уулзалтыг өндөр түвшин зохион байгуулах хариуцлагыг одоо манай Батбаатар гишүүн, Батын Батбаатар гишүүн бус хариуцж ажиллах үүрэг хүлээн тэрхтээ Одон туяа гишүүн бусад салбарын сайд нартай нэгт хамтран ажиллаж ийж улс төрийн машин дээр дэмжлэгтэй үжиж энэ ард гарна. Энэ бол намын ажил биш. Энэ бол улсын ажил шүү. Монгол улсын эрх чиг нэр хүнд нүүр царай дэлхийн нийтийн өмнө тавьж байгаа асуудал. Ийм учраас одоо манай Одон туяа гишүүнтэйгээс нэгт хамтарч ажиллах хэрэгтэй. Одон туяа гишүүн ч гэсэн сайн дэмжиж ажиллаарай гэж танаас хүсэж байна.